Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь үйл хөдлөх эд хөрөнгийг албан дуудлага худалдаагаар худалдан борлуулах харилцааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон иргэний хуулиар зохицуулдаг. Төлбөр төлөгчийн битүүмжид хураагдсан үйл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоосоос хойш 2 сарын дотор төлбөр төлөгч өөрийн эд хөрөнгийг бие даан худалдан борлуулах тухай саналыг хүлээн авснаас хойш 3 сарын дотор албан худалдан борлуулах ажиллагааг гүйцэтгэдэг. Дуудлага худалдааг шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх алба, газар, хэвтэж зохион байгуулах ба дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч нь дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийт мэдээлнэ. Дуудлага худалдаагаар худалдах үйл хөдлөх эд хөрөнгийн санал болох доод үнийг талуудын харилцан тохиролц тогтоосон үний хэрв тохиролцоогүй үнэлгээ шиг тогтоосон зах зээлийн үний 70% тооцсон тогтоох бөгөөд анхны дуудлага худалдаагаар санал болгосон үнд хүрэх санал гаргаагүй буюу дуудлага худалдаанд хэн ч оролцоогүй 2 дахь дуудлага худалдааг зохион байгуулдаг. 2 дахь дуудлага худалдааг эхний дуудлага худалдаа явуулснаас хойш 30 хоногийн дотор зохион байгуулах бөгөөд доод үнийг талуудын харилцан тогтоосон эсвэл үнэлгээчид тогтоосон зах зээлийн үний 50% тооцсон тогтоохоор хууль зохицуулжээ. Дээрх хэрэгцүү харилцааны үүдэлтэй маргааныг иргэний иргэн анхан шатны шүүх хэн шийдвэрлэх хууль тусгасан байна.